Сайн байцгаана уу? Хэрэгтэй концерттэй ч хүмүүсийн подкаст юм аа. Шинэхэн дугаар гэж байна. Энэ удаагийн дугаар маань их онцлогтой дугаар болж байгаа. Яагаад гэвэл бид нар Хинтээ аймгийн Өндөр хаан телевизийн студид подкаст бичүүлж байна. За тэгээд өнөөдрийн чирч маань өөрийгөө танилцуулаач. За сайн байцгаана уу? Энэ подкастыг үзэж байгаа бүхэн өнөөдрийн мэндийг хүргэе. Намайг Сарандагийн Балууртай гэдэг Хэрлийн 1-р лаборатори сургуулийн 8 ангиас суралцдаг мөн Хинтээ өсрөн коуч клубын гишүүнээр ажилладаг. Манай болроо маань амар их ном уншдаг байгаа. Ер нь анх яагаад ном уншихсан бэ? Тэр тухай зүгээр ер нь манай ээжийн ажлын газартай номын сайн амир өрхөн байдаг гэсэн байхгүй ганцаа л ингээд цаадаар ингээд алхаад орчдөг. Тэгээд ээж 2 дахь ингээд орох чил зүгээр номын сайн дагуулж ороод тэрнээс хойш ном ганцаараа уншчихсан л да нэг 2 дахь ингээд хөгжиж чинь комик ном уншдаг шүү дээ. Тэгээд за Чингис хаан гэл тэгэл комик номууд уншсараагаал номны амтанд нь ороод тэгэл тэрнээс хойш ер нь заавал номын сайн өргөж өгөх шаардлагагүй хичээлээ тарчаад шууд номын сан гүгэл явцдаг болсон. Ер нь тэрнээс олж номын амтанд орсон гэж боддоо шүү дээ. Ер нь чөлөө цаг хобби юу гэдэг вэ? Чөлөө цагаараа ер нь өөрийнхөө хэмжээнд бас таалагдсан номнуудаа уншин, дуу сонсон, тэгээд клубийнхантайгаа хамтраад хүмүүлийн ажилд оролцох дуртай. Ер нь ямар хүмүүлийн ажлуудыг хийжсэн бэ? Тэгэл ярих юм бол ер нь зөндөөдөө хүүхдээ оролцсоны зал дуртай бол манай клубийнхаа ерөнхийдөө бас хүүхдээ оролцсонтой байгууллагатай нийлээд нэг одоо хүмүүлийн ажил хийдэг байхгүй юу? Хамгийн ойроос гэх юм бол саяхан болонгууд за би түрүү жил гинөө чинь хамгийн ойрсон хүмүүлийн ажил гэх юм бол нэг их чинь нэг хор тавдартай ихчэд туслаад манай клубийнхан одоо хүслээ аваад манай аймагт ингээд 5 хүүхэд оролцсоны байгууллагад байхгүй юу? Хүслээ аваад өсрөөс тгүүч клубийнхан амдраад тэгээ бугуувч хий зараад тэгээ тэр болсон мөнгөөрөө тэр ихчэд туслаад одоо хандихын мөнгийг бас босголцоож өгсөн. Нэг тийм ер нь бол тэр хамгийн онцлог дуртахаар хүмүүлийн ажил гэж бодож байна. Ер нь нийт хэдэн ном уншсан бэ? Ер нь яг одоогийн байдлаар бол тоолоогүй юм байна. 5 дахь ингээд яг тоолоод нөгөө бүтээлч уншигчгээд аймгийн тэмцээнд оролцох гэж тоолсон чи тэр үед 398 байлуу 48 байсан гэж санаад байгаа. Одоо бол нэг 400 гарсан байх л гэж бодсон шин. Чүр яг ингээд ном уншчихтаа би ер нь яагаад ном уншсан бол гэж өөрөөсөө асууж ирсэн үү? Ер нь л үгүй. Ер нь үгүй. Тэгэл одоо асууад үзтээ ер нь яагаад ном уншдаг юм бол? Зүгээр яг анхнаасаа энэ цэцэрлэг тахад л ээж ингээд орой бол унтахаа хүмүүс ном уншдаг гэсэн аахгүй үлгэрийн ном. Тэр үе чинь нэг үлгэрийн ном уншсан хүмүүс чинь амар гоё ингээд ер нь ном уншихаар ингээд амар өөр ертөнцид амьдарч байгаа юм санагдаж шүү дээ. Дэлхий дээр амьдрахгүй нэг амар шин сонин ертөнцид ороод тэгэл шинжлэх зүйлийг мэдээж аваад идэх болохоор ер нь ном яагаад уншдаг ёстой мэдгүй нэг хобби шиг болсон. Дандаа ингээд өдөр тутамдаа хийхгүй л өдөр тутамдаа хийхгүй л болохоо ийцэн нэг тийм л болсон. Тэрнээс заавал уншаад нэг шаардлага байхгүй л тэрнээс л зүгээр заавал унш гэж шаардаад идэх хүн байхгүй зүгээр өөр уншмаас санагц үедээ уншаал. Тэгэл өчтөг. Ер нь ямар төрлийн ном уншдаг вэ? Ихэнхдээ түүхэн тэгээд сурал одоо фантастик зурлууд гэдэг чинь Harry Potter, Twilight гээд яг дэлхий дээр байж болон үзэлс гээд яг нэг тийм төрлийн ном л ашиг тартай ихэнхчлээ. Яагаад? Зүгээр яг мэдэрч үзээгүй яг номноос мэдэрдэг болохоор тийм би өөрөө Potter-ийг Twilight-ийн фэн бохгүй юу. Тэгэд яг тэр хоёрыг уншиж явах үедээ ингээл Harry Potter-ыг хамгийн анх уншчаад ингээл яг нэг өөр гариг ирсэн дээр очсон юм шиг ид гэж яг дэлхийд байхгүй штэ. Тэгж яах чинь Hogwarts-гээ газар очивол яг би Harry Potter-тэй нэг ширэн цуж байгаа юм шиг санагдаал тий. Тэгэл цаашаа Harry Potter уншаал Twilight гэхэд тий хүн чон цусорогч марцаар гэлээ штэ. Тэгвэл цусорогч гэж угаасаа дэлхийд байхгүй хүн чон гэж байхгүй. Гэж яг л хүн чон бидний амьдраад байгаа юм шиг санагдал. Ер нь ингээд хажуудаа дэлхий дээр байж болох хүмүүсээ байлуулад байгаа юм санагдаг болохоор тэм төрлийн ном унших туртай. Хамгийн одоо уншиж ирсэн бүр ингээд best ном яг хэлсэн бай. Twilight. Яагаад? Зүгээр Twilight чинь ингээд амар агуу хайрын талаар гардаг шүү дээ. Одоо нэг гол дүрэн Bella Swan тэгээд Edward Cullen хоёр. Тэгээд тэр хоёр чинь нэг нь цусорогч нэг нь энгийн хүн гэж яахад хоёулаа бие биендээ яаж хайртай болсон тэгээд ямар ч хэцүү зүйлсийг давж тулаад хамтаа тэгээд тэр нь хамгийн гоё юм санагддаг. Ном уншчихтаа ер нь үйлчсэн үү? Зөндөө. Яг ямар ном уншаад яг юундээс нь болоод байжсэн бэ? Harry Potter, Twilight хоёр дэлгэр их хөвчлөлжсэн. Тэр хоёрын бүр улаан ногоон пен болсон болохоор тэгдэх. Harry Potter одоо Dobby-гээ дээл буйлж байгаа хэсэг Severus Snape гэдэг штеп. Тэр чинь одоо эхний эдэнг дээр бүр ингээд амар муу дүр юм шиг санагдаж байгаа. Яг нэг хамгийн өөх хэсэг дээр яг жинхэнэ үнэлжлэгдээд нулимснаас нь Harry Potter нэг үннийг мэдээг өгнө ягаал тэнгуул яг ер нь яг тэр хэсэг дээр л хамгийн их үйлжсэн. Амар дуртай дүр маань өгчөнгод л ер нь үйлжсэн. Хөөх. Би юусаа үйлж үзээгүй. Ягаад ч мэдгүй ингээл эрэхтэй болоод ч тэрөө мэдгүй ерөөсөө би бол бас нилээн тиймэрхүү гонигтай ном мэдэр ингээд уншдаг хэрнээ юм шиг болж байгаа. Хамгийн сүүлд ер нь яг ямар ном уншсан бэ? Хамгийн сүүлд шүүдэр цэцгийн хотол цагаан гүнж цайлгсад хоёрыг
Зэрэгцээ нэг номыг эхлүүлчихэл нөгөө номыг бас эхлүүлээ тэгэл уншиж. Тэгэл дуусгах шүү дээ. Хоёулаа зэрэг тусцсан. Хоёулаа ер нь одоо бараг нэлээд онцлогтой болж байгаа хоёр ном шиг санагдаж байна. Хотол цагаан гүнж одоо кинонуудгүй гарах гэж байгаа шүү дээ. Тий харин тий. Ер нь хотол цагаан гүнжийг зүгээр наацхайн маань байж хангут нь уншиж үзье гэж бодоод шүүдэр цэцэг зохиолчийн номнууд их таалагддаг. Тэгээд шүүдэр цэцэг зохиолчийг ер нь амар бишэрч хүндэлж авдаг болохоор шүүдэр цэцэг зохиолчийн ном байнгут нь тэгэл ахаа энийг надад дүр өгч уншаад өгчий гэд. Тэгэл уншсан ч амар гоё ном байсан. Цолигсож гэсэн ялгаагүй. Цолигсож гэсэнтэй одоо бүр амар. Одоо бүр амар ирч авч байгаа ном. Яг цолигсоос бол яг хамгийн гол ойлгосон зүйл чи яг юу байсан бэ? Зүгээр ингээ баг юмыг хөрөнгөлөөсараад эцэлт нь амар том амжилтанд хүрнэ. Гэтэ тэр амжилт нь ингээ жоохон амжилтанд хүртэл тэрэндээ сэтгэл хангалуун яваад иж болохгүй. Улам цаашаа яг өдөр тутамдаа хийж хөвшин зүйлсээ өдрөөлгөө хийгээл авах юм бол тэр нь ирээдүйд бүр асар том өөргөн бүр амар их амжилтанд хүрнэ. Ер нь гол утга нь бол тиймэр юм шиг санагдсан. Гэтэ цайлгцад номыг уншаад үзэх юм бол ойлгохоор юм бол амар хөлий. Зөндөө олонтэй. Зөндөө олон. Яг амжилтын тухай бүр амар хэрэгтэй нэ гэж бодсон. Амар олон талаас нь харж утсан. Сэтгэхгүй нь одоо өөрөөр хүмүүс те еврейчүүд хичээл ингээд 30 минут бизнес яваад тэгээ одоо ном ингээд өдөр 5 хуудас уншдаг. Ердөө 5 хуудас штэ ном чинь 500,000 гэдэр хуудастай яж чи ердөө 5 хуудас. Тэгэл тэр 5 хуудас номоо өдөрт ингээд уншсараагаал өвхөртлөө уншаалах чинь тэр чи ирээдүйн өөрийнх нь мэдлэгээ зузаатгаал бизнес явж байгаа холонгууд одоо нэг эрүүл зүй болоо бизнес яваад ангууд чинь тий хавдар мавдар тархалтаас сурчилсан зэрэглээд ер нь бол тиймэрхүү гоё ном санагцсан цайлгсдэл. Ер нь өдөрт хэдэн цагийг зарцуулдаг вэ яг ном уншихад? Яг тогтсон цаг бол байхгүй. Мэдээж яг уншмаа цагцсан ном бол тэгэл тэр өдөртөө уншмаа цагцсан ном бол өглөө эхлүүлээл дуусна дуслан тэгэл бүр амар гоё ном бах юм л тэгэл уншдаг. Бусдаа ажлуудаа оршин тавьж байгаа тэгэл уншдаг та. Тэгвэл одоо найзууд чинь хэрэг ном уншдаг бай. Найзын үргэлжлэлд нэг ном уншаад бидэг хүүхдээ байхгүй. Ер нь бол их хөвчлэн уншдаггүй. Өөрчлөл ингээд ном унших гэдэг юмгатай уншдаг юм даа. Нэг өөртөө арай сонирхолтой болсон ч гэх юм уу. Миний сонирхол бол одоо ном унших талтай яж байгаа. Тэр хүүхдүүдийн арай нэг өөртэй төхөөгний сонирхол өөртөө. Тийм болохоор заавал найзад өөртөө ном унших гэж хэлэхгүй байхад нь хэд ном уншмаш заавал энийг унших гэж хаардаад баймар гүйтг. Тэгээ тийм болохоор өөрсдөө сонирхлыг үндтгэл угаасаа өөрөөр орчин төсөө өөрөөр хүмүүс юм чинь тэр хүн одоо юу гэдэг болбоор тоглох туртай л гэж би ном унших туртай гэхэд хоёулын нийлээд амар сайн найзуудтэй. Яг тэр шиг тийм болохоор заавал найзад тухай хувийн орон зайд наалтаад ном унших гээд байдаггүй. Ер нь найзуудтай нөхчээр ингээ ном унших ер нь юу гэж хүлээж авдаг вэ? Ер нь бол хөвслэн гайгүй ингээд 2 дугаар ангиасаа бүр жоохноосоо ингээд найзлсан хүмүүс чинь жоохносоо л цуг одоо хичээлээ хийж авах үедээ ч гэсэн ном уншаал тэгээ хоол хийж явахдаа үед ч гэсэн ном уншаад байдаг болохоор одоо л тэгээ хааж өвчсөн ном уншиж байгаа юм бол таахгүй наач уншаал хийж тийм үү гэсэн ойлголттой л хийчихдээ шүү дээ. Юу одоо ихэнх эцэг эхчүүдтэй ингээ хүүхдээ ингээ ном уншихыг хүсдэг штэ ингээл. Хэвээ манай хүүхд ингээд ерөөсөө ном уншдаггүй би ингээд ерөөсөө ном уншуулах гэж чаддгүй амар сонио номонд дургу. Тэгсэн мөртлөө маа гэд ном өнгөтэй ингээ өрөөндөө ороод унших гэвэл өөрөө том өрөөндөө уцаахаа сайхан зурагтай ингээл эцдэр гэвэл тэгээд байж дээ. Ер нь энэ дээр яг юу гэж боддог вэ? Зүгээр тэр чинь угаасаа эцэгчүүд хүүхдээ багаасаа өөрөө зөв харьцаагүй. Тэгээд дээрэс нь хүүхдийн сонирхлыг хүндэлэхгүй байгаа тал. Одоо заавал хүүхд нь ном унших албагүй ш. Тэр хүн математикч боллоо гэхэд заавал тэг би намардаа сайн байх албагүй. Тиймээстэй хим одоо эмч боллоо гэж бодоход тэр хүн заавал газар зүйтэй идэр сайн байгаад халахгүй. Хүүхний сонирхол өөр болохоор заавал эхлээд хүүхдийн сонирхлыг хүндэтгээс сурчих юм бол хүүхэд ер нь заавал ээж аах хүүгэнд орхолох гэж боддог. Гэтэ заавал ер нь бүх хүүхдүүд анханасаа амар номон дуртай юм шиг санагддаг шүү дээ. Ямар ч жоох хүүхэд ингээд эхлээд үлгэрийн ном уншвал ээж энийг уншаадаг, хаа энийг уншаадаг гэдэг тийм. Ер нь бол угаасаа ямар ч жоох хүүхэд үлгэрийн ном уншвал ч үлгэрийн ном дээр ч амар гой гой зүйлс гардаг. Би ч өөрөө одоо ч гэсэн бол 8 дараа ингээд очиод үлгэрийн ном уншаал явдаг л та. Ер нь үлгэрийн ном дээр ч амар хүүхдийг анх ингээд жоохноос номонд уруу таталж харуулах юмнууд байдаг юм санагдаад идэх. Манай дүү ч гэсэн анх үлгэрийн ном манай надад уншаад өгч гэсээр агаал тэгэл одоо өөрөө ном уншдаг болчихсон. Тэгээ тэрэнд нь амар баярлдаг. Анхнаасаа тэгэл эцэг эхчүүд болохоор ингээл тэг үлгэрийн ном ингээд аваад ирэнгүүт ингээл яах гээд байгаа юм бэ? Ингээд завгүй байж тэгээд би ажиллаж чи цаашаа яв хүлдэг үзэхгүй чи. Тийм тэрээс ингээл хамгийн анхных нь ингээ өөртөөсөө шалтгааллах зүйл ингээд хэлдэг байхгүй юу? Тэнгууд нөгөө хөх чинь за би өгсөн ном уншиж яхаа ээж намаа битээ ном унш гэж анчаа яшиг одоо
өрөөнд ороод энийг үзье даач гэдэг юм уу мобайл тоглоё даа гэл тэгэл явчих. Ямар ч гэсэн эхлээд хүүхдэд шаарлаа тавих гэж байгаа л эхлээд өөрсдөө харах хэрэгтэй л гэж. Багаас нь өөрөө хүүхэд тгий ингэгээд тахчаад өөртөө би тэгж юм би ингэж юм завгүй надад аав дээр очивол аав надад ном уншаад өгч гэнгүй чи ээж дээр очиж уншихгүй юу ээж надад ном уншаад өгч гэнгүй аав дээр очиж уншихгүй чи яг тэгдэг байхгүй юу. Гэтэ эхлээд хүүхдүүд ямар ч гэсэн шаарлаа тавихаас өмнө эхлээд өөрсдөө харчаа дараа нь хүүхдэд шаарлаа тавьсан зүг баг. За чи тэгвэл заяа одоо ингээд явуулна ингээд ном унших хэрэгтэй гэдгийг ингээд ойлгоод байгаа заяа яг бидний үеийн заяа бол ном уншвал ер нь ингээд амжилт нь хэрэгтэй юм байна да гэдэг ойлгоод байгаа нь ингээд ном уншихаар амар дургу тэм хөхт байл яхаа юу одоо унтаж модох гэдэг үү тийм зүгээр заавал ингээд бүр нэг архаг уншигч байдаг штэ бүр ингээд өдөр шөнөгүй ном уншдаг гүйлгдэг тийм хүмүүс шиг заавал өдөрт ном уншаад дуусгах албагүй штэ зүгээр ингээд яг нэг еврей хүмүүслэр гардаг штэ тэрэн шиг зүгээр өдөр 5 утсыг хүмүүсэл 5 нэрийг уншаал тэгэл яг өөрийнхөө би одоо ийм түүхэн ном унших юм бол надад сонирхолтой санагдсан юм байна надад ийм цуврал ном унших юм илүү гоё санагдсан юм байна комик ном унших юм бол сонирхолтой юм байна гэд яг өөрийнхөө уншихыг хүсэн нэг одоо цувралуудыг ингээд ойлгоод авчих юм бол тэндээс ингээд 5 нүүр ч юм уу 5 уцалаад аяндаа нөгөөдх нь тэгээ нэг ном нэг өдөрт барыг тэгэл уншаал өөрөө номны амтанд нь орчих юм бол ямар ч ном байсан дорхноо л уншаад тусахчихчих. Бүрс амар хүн дээр хүлээж авах шаардлагагүй таа. Тэгэл ном уншихнээр ингээд өдөржин шинж уншаал хэдэн бүлгээр зүгээр л нэг тэг нэг өдөр болгоно нэг жоохон уншаад ахад л тэгэл угаасаа айдаа нэг болчтой юм дөө. Харин тий жоохон уншаад ахал тэр үе чинь нөгөө дадал болчих зөв дадал хөвшил гээл өдөр 5 утас нь 5 нүр ном уншаал дараагийн өдөр нь бас 5 нүр уншаал яна одоо дараагийн утасд нь юу гарах юм болоо гэж та 10-ыг уншаал 20-ыг уншаал тэгэл явчихдаг. Чиний цаашдын зорилго чи юу вэ? Ямар зорилготой? Ер нь одоогийн байдлаар нэг хөөртэй зорилго тавьсан зүйл байхгүй л 9-р ангийнхаа шалгалтанд тэгэл сайн өгчөөл мэрэгжлийн ямар ч сайн ойрын хугацаанд сонгоё гэж бодож байгаа. Одоогоор л яг сонгоогүй байгаа юм. Одоогоор л яг сонгоогүй эргэлзчихлээ. Чи тэгвэл бүх хүнийг ном унших гэж зөвлөх үү? Үгүй. Яагаад? Зөвхөн хүний сонирхол өөр штэ. Нөгөө түрүү хэлсэнчлээ ингээд хүүхдүүдтэй ингээд хүүхдийн сонирхлыг ойлгоод сурч байгаа дараа нь ингээд өөртөө ингээд хүүхдээ өөрчилж чадна гэдэг байгаа штэ. Яг тэр шиг зөвхөн хүний сонирхол өөр байдаг болохоор л зөвхөн хийх туртай юм өөр ирээдүйн мэрэгжил нь өөр зан характер нь өөр. Хүн болго өөр болохоор заавал ном уншмаас нэгцүү өөрөө уншмаас нэгцүү үедээ уншаал, тогломоос нэгцүү үедээ тоглоол тий гармаар санагц үедээ гараал. Ер нь тэгэл явж явах мэл болно гэж боддог. За би нэг юм асууя заяа. За. Яг ихэнх хүүхдүүд ингээд ойлголттой. Ингээд ном уншдаг хүүхэд ингээд бараг ингээд Facebook гадаагаш тоглолтгоо утас бараг сошиал ертөнцид ордгоо утасны тоглоом тоглолтгоо заяа. Утасны тоглоом тоглолдог, Facebook ухдаг, гадаагаш тоглодог найзтайгаа ингээд инээлтэй явдаг хүүхэд ном уншдаггүй. Энэ дээр юу гэж боддог вэ? Чи хэрэг гадаагаш тоглолтгоо найзтайгаа нийлдэг уцаар тоглолтгоо. Ер нь бол ойлголт янз бүр штий. Хүн өөрөө гармаар санагц үедээ гарал. Заавал нэг ном уншдаг хүүхэд нэг найзууд уулздаггүй мосдгүй гэсэн юм бол яахгүй. Гэтэ ихэнх хүүхдүүд тэгж боддог байх. Би бол бас чөлөө цагаараа ном уншаал тэгээ клубийнхантайгаа уулзах үед уулзал найзуудтайгаа тэгээ уулзах үед уулзал ер нь цагуудаа ингээл хуваарлаж авчдаг болохоор заавал нэг өдөржингөө бүр нэг амар гоё новел тэрийг яах вэ? За аялаа дараа уулзъя та гэж хал тэгээ ном уншдаг. Ер нь чи яагаад юм клубд орох хэрэгтэй болоо гэж бодсон юм. Яг ингээд хичээлээгээл те яг ингээд ном уншаал яг академик мэдлэгтэй ингээд анхаараа явжснаа гинт яг клуб юм хэрэгтэй болоо гэж орё гэж бодсон бай. Зүгээр 6 дугаар ингээд хахад намаа нэг одоо өсрийн сэтгүүлч клубын удирдагч агш баяртай гэдэг ч намайг ороорой гэж урьсан байхгүй юу. Тэгээ би тэр үед мэдээ нас хүрэхгүй 8 дугаар ингээд стейшнээс хүүхдүүд ордیں۔ Тэгээ би тэрэнд нь за миний нас болоогүй бараг 2 жилийн дараа орох юм байна гэж байжсэн чинь 6 дугаар ингээд намаа ор гэд. Тэгээ орыг онгууд нь бас ийм жоохон тий 6 дугаар ингээд хөвчин бас нэлээд жоохон штэ нэг том биш. Ямар 9 дугаар ингээд хөвгт байгааш өөрөө нэг жоохон ярианы талаа жоохон сайжруулъя гэж бодол орсон. Тэгээд ер нь клуб туснаар надад бол амар өөрчлөлт гарсан л та. Ярины үед өөрчлөлт гарсан, камертай харьцаж турсан, зан аришангаа өөрчилсөн. Гэтэ би уг нь клубийнхаа яг ингээл ойр дотн бай гэж боддог ч гэсэн ингээ бүр ойр дотноос чөлөө ойр дотн болчихсон. Нэг жил хугацаанд бүр яг гэр бүлийн шиг заяа. Тэд нартай харьцахад бол ямар ч юм саад гэрчил байдаггүй. Одоо нууц маатай хэлсэн ч гэсэн ялгаагүй. Өнөөдөр надад мөнгө байхгүй наа та ганцудаа даачих гэх юм бол тэгяг л явдаг ингээд. Яг би бинийхээ найзуудаас ч илүү татны хүмүүс болсон байдаг болохоор клубийн үйл ажиллагаанд оролцоход бүр амар туртай байдаг. Заавал хүнээр гуйлгаж оролцъё гэж боддоггүй л дээ. Чамд ингээд шантрах үед байдгүй яг тэр үед юунаас ирч авч авдаг вэ? Шантрах үедээ тэгээд клубийнхнаасаа л тэгээд гэр бүлийнхнаасаа тэгээд дуу сонсоод тэр өөрийгөө тайвшруулчихдаг шүү дээ. Ер нь хөвчлэн
Одоо хичээл хийж байхдаа ном уншиж байхдаа би ер нь ингээд амар тандаа дуу сонсдох гэж хөвчтэй дуу сонсоод хөвчдөг. Тэгээ дуу сонсноор ингээд тарихаараа ажиллаад за одоо яг тэр цаадаа дуун дээр ямар төрлийн үг гарч ин тэг нэг амар юм одоо сонсомоо сэтгэл санаа нэг юм болол амар нэг юу гэж хэлээ галзуудаа сонсч байвал ингээ арайгааг болчихдээ шүү дээ. Яг тэр шиг ингээл амар юм үед нэг галзуудаа сонсч байгаа юм тэгэл гайг болчихдээ санаад идэж. Чи нэг номогчтой ингээ олоодоо уншиж үзчихсэн үү? Зөндөө хамгийн олоодаа уншсан ном хэмээл Harry Potter л. Бүр 2 3 удаа ингээ Harry Potter-ыг тэм цэцэн намыг уншсан юм уу? Тийм. Яг би нэгээс 5 дахь цуврал хүртэл байсан л та 6-ыг нь ээж өгнө авч өгнө гээл байгаа. Тэгээ ээжийг авч. Яг цуврал биш яг ингээ давтаж унших яг. Харин би давтаж уншаад тэгээд нэгээс 5 хүртэл баг 2 3 удаа уншсан баг бүх номыг. Тэр яг ямар төрдөг юм бэ? Зүгээр би яг ингээл эхний удаадаа ингээ уншчихгоотаа ингээд дараагуудад нь дахиад уншингууд энэ чинь тэгсэн юм биш гэж одоо маргааш нь ингээл дахиад нэг юм уншингууд энэ чинь тэгсэн юм биш гэж унших болгондоо шин зүйл мэдээд идэг юм санагдаад байдаг. Монголын нас төвч бол яг ингэдэж шít. Нэг эхний удаад нь уншихтаа нэрнүүд нь ингээл амар хэцүү гачиг гинүү хасар гинүү юугээд амлаа гэдэг. Тэгсэн чинь дараагаас нь Тэмүүжний Чингис хааны язгуур дээр тэнгэрээс зайд ирсэн ингээ баг ингээ чэйжрээ уншдаг болцсон заяа. Яг унших тусмаа шин зүйл мэдээд идэг болохоор номоо ер нь давтаж унших илүү дуртай. Шинэ ном уншихаас илүү давтаж унших нь илүү толгоон дээр ороод итгэхэр санагдаад шин. За тэгээд Чингис Сүгтийн подкаст маань ер нь өндөрлөх цаг томтгсон байна. Тэгээд нэмж хэлэх гэж байгаа зүйл байна уу? Ер нь хүсэж байгаа зүйл нь их алга та. Гэтэ ер нь өөрийгөө ямар ч гэсэн өөрчлөхийг хүссэн хүмүүстэд хүүхдээ олцооны байгууллагч яваад үзэрэй л гэж зөвлөе. Тэ бас байнгын хичээлийгээд байх уу. Тэгээ байнгын академик мэдлэгтэй анхаарах байх уу. Тиймэрхүү клуб тэ хүмүүст ажил аргаас амар сонирхолтой өөрийгөө илүү нээж чаддаг. Тэгэх юм бол өөрийгөө олон талаас нь хөгжүүлнэ шүү дээ. Одоо олон газраас ирсэн өөрөөр хүмүүстэй найзлаад ирэхээр чинь тэр одоо сэтгэхгүй болгон дээр нь турж ажиллана гэсэн үг шүү дээ. Тэ. Нэг нь одоо юм шулуун шудраг зантай чинь нөгөөтийн илүү өөрөвчлөө гэж тахад тэрүүнтэй яаж ирсэн, нэгнэнтэй яаж ирсэн гэдэг юм мэддэг болох юм санагддаг. Тийм болохоор ер нь хүүхдээ оролцооны байгууллагт ямар ч гэсэн хүүхдүүд олон жил яваад тахгүй ямар ч нэг сарын хугацаанд юм 2 сарын хугацаанд ч гэсэн яваад үзээсэй л гэж боддог. Ер нь л. За ингээд Чингис Сүгтийн подкастын үрээд өндөрлж чинь тэгээд зочиндоо баярлалаа. Тэгээд подкаста дуустал нь үзэгчтэй баярлалаа. Тэгээс хамгийн гол нь бид нар Хинтээ аймгаас подкаста хөрөхөд тусалж байгаа Өндөр хаан телевизийнханд маш их баярлалаа. Тэгээд цаашдынхны ажилд амжилт хүсье. Баяртай. Баяртай.